Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк саяхны хүртэл цөмийн зэвсэг, технологийн тархал, аюулгүй ажиллагааны эрсдлүүд, цацраг идэвхт хог хаягдлын шийдэлгүй байдал, өндөр өртөг зардал зэрэг шалтгааны улмаас цөмийн эрчим хүчний төслүүдэд санхүүжилт олгохоос татгалзаж байсан. Гэтэл 2025 оны 6 сард Дэлхийн банкны удирдах зөвлөл атомын эрчим хүчний агентлагтай хамтран ажиллахаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл цөмийн эрчим хүчний салбарт санхүүжилт оруулах маягаар дэмжин ажиллана гэсэн үг ээ. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкыг цөмийн эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулахыг эрс эсэргүүцэж Бельги, Япон, Австрали, Америк, Энэтхэг, Их Британи, Оросын холбооны улс, Болгар, Непал, Австрали, Тайван, Каталуна, Кени, Филиппин, Норвеги, Швейцар, Нидерланд, Пакистан, Франц, Индонез, Финлянд зэрэг олон орны 1208 байгууллага хувь хүмүүс нэгдээд байна. Энэхүү эсэргүүцэл та нэгт хийх хүсвэл доор линк дээр дарж ороод өөрийн овог нэр, имэйл хаягаа оруулж sign petition төвчлүүдээр дарахад л болно.